За сайн байцгаана уу. За өнөөдөр бид бас нэгэн сонирхолтой анимашны талаар ярилцах болно. Энэ бол Генди Тарковскигийн бүтээл буюу Primal зураг. За зураг бол маш энгийн бөгөөд маш сонирхолтой сэдвэр бүтээгдсэн. Хэрвээ эртний цаг хугацаа буюу динозавруудын амьдардаг цаг хугацааны үеэр хүн гэдэг амьтан байсан бол гэдэг сэдвийн талаар гардаг. За энэхүү анимашн сериас эхлэхдээ Spear буюу Prehistoric Man магадгүй эртний хүн гэж бид нар юунийг дуудаж болно. Магадгүй түүний хэрэглэдэг зэвсэг нь жад байдаг бөгөөд тэр тийм ч учраас түүнийг Spear гэж нэрлсэн байдаг. Тэрээр маш энгийн зүйл хийж идэг бөгөөд загас барьж эхэлдэг. Нэг нэгээр нь маш олон төрлийн загасыг нэг нэгээр нь зоож ингэж цуглуулж байгаа төрс гардаг. Гэтэл кадр солигдох явцад нэг матраа гарч ирэн түүнийг идэхээр оролддог. Тэр бол маш том үлэмж ирнэ эртний тийм матраа гэдэг нь тодорхой байгаа. Тэгээд тэрээр загсаа байран асар хэмжээний загас цуглуулan гэртээ харих явцдаа мистик динозавр буюу Pterosaurus гэдэг нэртэй динозаврт ингэж идүүлэнгээ алддаг. Тэгин тэр динозавроос бол зутах зураг модны ховл руу ороод нуугдаж байх байдаг. Тэгээ удалгүй тэр нь Pterosaurus түүний загсыг хараад дулааж аваад тэгээд манай Spear-ийг ингээ орхиод яваад өгдөг. Харин гэртээ олзгүй харьсан манай эртний хүн буюу Spear маань гэртээ харих зураг нэгэн аюултай зүйл болж байгааг анзаардаг. Тэгсэн тэнд юу болсон гэхээр түүний гэр бүл рүү T-Rex таардаг. Түүнийг очихоос ч өмнө нүдэн дээр нь эхнэр болон түүний хоёр хүүхдийг тэр T-Rex иддэг бөгөөд тэгээ уур хорсолтой автсан Spear маань тэр гурван динозавраас очиж өшөөгөө авахар дайрхаж очдөг. Тэгтэл юу ч хийж чадлагүй тэр хэдийг ингэж орхиод яваад өгсөн хөгд. Үүний дараах ингээд сүүдэрт харагдсан зүйл нь юу юм гэхээр гэр бүлийн эзэн тэр динозаврууд бол ердөө динозаврын зулцаг бөгөөд ихийгээ дагаа явж идэг тийм томын T-Rex-ийн цуваа байдаг. Тэгээд сэтгэлээр унсан Spear гэртээ харин энэ дээр чинь эртний хүний гэр юм чи агуу байж таараа штэ. Тэгээ агуу доторх зураг харан түүн дээр ингээ гэр бүлийнхэн зургийг шив зурсан байдаг. Хоёр хүүхэд болон эхнэрийнхэн зургийг өөрийнх нь гараар нүдэндээ нулимстэй ирээр арчиж устгаад хуулууд гарan авиран явсаар уулын орой дээрээс үсрэх гэж оролддог. Магадгүй гэр бүлээ алдсан хүний хувьд бол амьдрах ямар сонирхолтой болсон талаар энэ харуулж буйсдаг. Гэтэл нар гарах тэрхэн зур юу болсон гэхээр нарны зурган дээр түүний гэр бүл нь өөдөөс нь харж буй мэтээр амьдрах ёстой хэмээн харагдах. Тэр нэгэн сэтгэл хөдлөм хэсэг болж өнгөрнө. Тэгин сэтгэлээр унсан Spear-ийн дараагийн кадр эхэлдэг. Тэгэд сэтгэлээр унсан Spear-ийн амьд үлдэхийн төлөө хийж буй зүйл нь бол загас барих бай. Тэгээ загсаа бариад идээ сууж тэрхүү хугацаанд өөр нэгэн динозавруудыг олж хардаг. Бас T-Rex-ийн төрлийн динозавр болохоор гэр бүлийн устгасан тэр динозавр гэж магадгүй хэмээн өшөө авахар очдөг. Тэгин тэр нэгэн динозаврыг хөнөөхөр араас нь дагаж явдаг бөгөөд түүний олж харсан зүйл нь юу юм гэхээр тэр ч гэсэн бусдын адилаар их ээж динозавр гэж таар хоёр зулцахтаа цуг явж буй ээж динозавр. Тэгээ үүнийг харсан Spear сэтгэл нь өргөччөөд за энэ арай болохгүй юм байна гэж яг бодоод байж гэр бүлийн устгасан улаан T-Rex-ийн төрлийнхэн тэдний гэр бүл рүү дайрсан байдаг. Тэгэн дээр ногоон динозавртай цуг тэдний гэр бүлийг устгахаар ирсэн бас түүний гэр бүлийг устгасан хоёр улаан динозавртай ингэж үзэлцгээр ингэж хойлгаалцдаг. Үр дүн нь амжилттай болж тэр хоёр улаан динозаврыг дийлдэг бөгөөд баяр багталтайгаар нөгөө ногоон динозаврын гэр бүлийг аварсандаа айгүй тийм бахархалтай цай гаргаж очив. Тэгтэл кадр солигдох мөчид дуудлаггүй хоёр зулцхан өнгөрсөн байгааг харсан. Ээж динозавр нь улаан динозаврын толгой динозавр гэсэн үг шүү дээ. Гарч ирээд нөгөө хоёроос өшөөгөө авахар дайрдаг. Тэгээ хэтэрхий том хэмжээнд барцаад T-Rex маань ээж улаан динозавр нь бүр хэтэрхий том байгаа болохоор нөгөө хоёрыг чинь өлөккөө дөнгөж орхидог. Тэгэж кадр өнгөрөх зур хоёр зулцганд байсан нөгөө ногоон динозаврын тэр хоёрыг идэж орхидог бас. Тэгээ аль тал нь маш их ууранд автсан ногоон динозавр болон хүн хоёр манай Spear маань хамтраад улаан динозаврыг бүр буулгаж авдаг. Нэгэн дээр мордож хараал жадаа шидээл хэвээр янз бүрийн болол нөгөөт нь үзэлцэл нэг юм нөгөөх чинь бодгож авдаг. Тэгээд манай хоёр маань ядарч хүнэ саяны хийсэн тулаандаа ядран унтаад өгдөг. Дараагийн кадрд манай Spear маань далаа дагаад алхаал явж идэг. Тэгтэл гараас нь нөгөө гэр бүлээ алдсан ногоон динозавр дагаа явж ахыг болж ирдэг. Тэгээд тэр хоёрын адал явал үгээр энэ Primal цуурлаар эхэлж байгаа юм да. Нэг тийм динозавр нохотой болчихсон эртний хүний талаарх цуврал гэсэн үг. За тэгэхээр Генди Тарковскигийн бүтээл бол угаасаа гайхалтай. Энэ хүн бол маш олон төрлийн анимашнаар ирж ирсэн яг ингээд нэг аюу тийм чанартай бүтээл маш удаан хугацаанд шийдэг тийм аюу тийм алдартай аниматор бас зохиолч тэгээд энэ янз бүрийн дээр аюу алдартай. Бидний мэдгээс багада үзэж Samurai Jack бол түүний бүтээлүүдийн нэг. Тэгэхээр энийг үзэх бол ер нь бол ямар ч тийм сабтайтлтай тийм англи хэл дээр монгол хэл дээр байх шаардлагагүй. Тэгэхээр би дараагийн цувралын хэд хоногс дахиад оруулна. Тэр бол та бүгд үлдсэн хэсгийг өөрсдөө үзэж байгаарай. Тэгж жагаад хэдүүлээ Discord сууг нэгтсэн байгаа. Тэрэн дотор нэг гоё community яриа хийцгээе. За ингээд ихний хэсгийн үгээр дуусгацгаая. Та бүгдийг энэ үзэж суужаад үнэхээр их баярлалаа. За тэгэхээр дараа уулзцгаая. Түр баяртай.